2021 оны 7 сарын 20-ны өдөр байсан юм. Энэ бол Сөүл хотын Яндамбуугийн нэгэн цэцэрлэг түрээлэн. Тэр өдөр 100 гэхэд сэрэмхэн салхи сэвэлзэж байлаа. Цэцэрлэг түрээлэнд гэр бүл, хосууд, нохоос эхлүүлж яваа хүмүүс их байсан юм. Цэцэрлэг түрээлэнд олон хүн зугаалж байсны цаана хүмүүсийн тэр бүр очиод байдгүй нэг булангаас нэг эрэгтэй хүн гарч ирэв. Тэр хүн энгийн спорт загварын хөнгөн увцтай гаднаас нь харахад салхилж яваа мэт санагдсан. Гэвч нэг зүйл анхаарал татаж байлаа. Тэр хүн хоёр гараараа цээжээ дарж өвдөл мэдэрч байгаа нь илтвэ. Тэр хүн алхах бүртээ улам тамирдаж сулдаад байгаа нь илт мэдэгдэж байсан. Ингээд гудамжны гэрлийн шонгийн ойролцоо ирмэгц гинэт хөлн хүчгүйдэж тэр чигтээ газар дунжээ. Аз болж тэр үед цэцэрлэг түрээлэнд хүн их байсан тул түүнийг газар унахыг харсан хүмүүс сандарч гүйж явцсан байна. Хоёр гараараа цээжээ тэврээд хэвтэж байсан болохоор эхэндээ хүмүүс зүрхний шигтээс болсон юм болов уу гэж таамаглажээ. Харахад 70 орчим настай хүн байсан учраас хүмүүс тэгж таамагласан байж. Хүмүүс ойртож очиод харахад тэр хүний цээж хэсгээс маш их хэмжээний цус алдаж байлаа. Тэд яаралтайгаар 119 болон 112 руу зэрэг дуудлага өгсөн байна. Юу болсон бэ гэж асуухад тэр хүн юу ч хэлж чадалгүй ухаан алдаж унан ухаангүй болжээ. Тусламжийн баг шуурхаа ирж газар дээр нь анхны тусламж үзүүлсэн. Гаднаас нь зөвхөн нэг л шарх харагдаж байсан ч цус алдалт тун ноцтой байжээ. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэж эмчилгээ хийлгэсэн ч харамсалтай нь тэр оройн 11 цаг 30 минутын орчинд нас барсан юм. Түүний нас барсан шалтгаан нь хэвлийн доторх цус алдалт гэж тогтоогдчихжээ. Бидний дотор эрхтнүүд байрладаг хэсгийг эмнэлгийн хэлээр гидсний хөндий гэж нэрлэдэг. Энэ хүндид зүрх, элэг, ходоод, гидс, судас гэх мэт олон чухал эрхтэн багтдаг. Харин эдгээр эрхтэн эсвэл судаснууд гэмтэж цус алдвал цус нь гидсний хүндид хуримтлагдаж эхэлдэг. Ингэснээр цусны дарал тогтсон унаж биеийн бүх эрхтэн рүү очих цусны хэмжээ дутагдаж маш хурдан хугацаанд зочрол буюу шок үүсдэг. Хэрвээ ийм байдалд яаралтай арга хэмжээ авахгүй бол амь насаа алдах аюултай. Дотор эрхтэн хурц зүйл дүртэж гэмтсний улмаас их хэмжээгээр цус алдаж тэр хүн шоконд орж нас барсан байжээ. Тухайн хүнийг хэн болохыг тогтоосон бөгөөд 74 настай Кам байжээ. Түүнийг яг хэн гэмтээсэн болохыг олж тогтоох хэрэгтэй байв. Гэтэл нэг том асуудал гарч ирлээ. Тэр хүн шархагдсан газар нь цэцэрлэг түрээлэнгийн хяналтын камер бичлэг хийдгүү хэсэгт тохиолдсон байжээ. Ийм үед цагдаа нар тухайн орчныг бүхэлдэн нэг бүрчлэн шалгахаас өөр аргагүй болдог. Ингээд шалгалт эхэлж цуснд будагдсан хурц сутга олджээ. Энэ нь гэмт хэрэг гарсан газарт үлдсэн цорын ганц нотлох баримт болсон юм. Харамсалтай нь цуснд будагдсан хутагнаас өөр ямар нэгэн нотлох баримт олдсонгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой. Кам тухайн үед хэн нэгэнтэй уулзсан эсвэл таарлцсан. Тэгээгүй бол ингэж гэмтэх ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл энэ бол санамсаргүй осол биш, хэн нэгэн санаатаагаар түүнд халдсан гэдэг нь тодорхой байлаа. Одоо цагдаа нарын өмнө ганц л зорилт үлдсэн. Гэмт хэрэгтэн хэмбэ. Иймд цагдаа нар хэрэг гарсан өдөр Кангийн явсан зам мөрийг нэг бүрчлэн шалгаж эхэлжээ. Ингээд мөрдөн байцаалтын явцад нэгэн эрэгтэй хүний дүр зураг анхаарлын төвд орж ирсэн юм. Камерын бичлэгүүдийг нэрвчлэн шалгаж үзэхэд тэр өдөр Кантай хамт Яндамбуугийн цэцэрлэгт хүрээлэнд рүү орж яваа нэгэн эрэгтэй хүн хяналтын камерын бичлэгт бичигдсэн байлаа. Энэ бичлэг бол мөрдөгч нарт маш чухал сэжвэр болж өгсөн юм. Цагдаа нар тэр бичлэг дээр гарч ирсэн эрэгтэйг хэрэгтэй холбоотой гэж сэжиглэн бичлэгээс түүний гадаад төрхийг тодорхой гаргаж авсан байна. Улмаар орчны гэрчүүдийн мэдүүлэгтээ тулган тэр хүний хэн болохыг тогтоожээ. Тэр хүн бол 57 настай Чой байв. Тухайн үед ажилгүй байсан бөгөөд улсын зүгээс олгодог тэтгэмж тусламжаар амьдарч байсан амьдралын нөхцөл нь хүндрэлтэй нэгэн байсан. Цагдаа нар Чойн Сэжон хотод амьдардаг гэдгийг олж мэдээд шууд гэрийнхэн гадаа очиж хаалгыг тогшжээ. Хаалга онгойход гарч ирсэн хүн нь камерын бичлэг дээр гарсан Чой байлаа. Түүнийг таньмагт цагдаа нар нэн даруй баривчилсан юм. Чойг баривчилсны дараа энэ иргэний талаар сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийнхэн цагдаагийн газар руу байнга уцтаж тасралтгүй мэдээлэл нэхэж байлаа. Яагаад ийм зүйл хийсэн юм бэ?
Ямар шалтгаанаар ийм аимшигтай хэрэг үйлдсэн юм бэ гэх мэт дуудлагууд өдөр шөнөгүй ирж байсан байна. Яагаад тэгэхээр энэ бол Сөүл хотын төвд байрлах цэцэрлэг түрээлэнгийн дотор олон нийтийн нүдэн дээр хүн нас барсан хэрэг учраас ард иргэдийн анхаарлыг маш ихээр татсан дүүлэнд хэрэг болж хуурсан юм. Харин Чой баривчлагдах үедээ ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй цагдаагийн өмнө өөрийн бурууг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Гэмт хэрэгтэн болон хохирогч хоёулаа ижил салбарт хог хаягдал дахин боловсруулах, өөрөөр хэлбэл хогны бизнест хамт ажиллаж байсан бөгөөд бараг 26 жилийн турш бие биенээ мэддэг, хамт зүтгэж явсан танилуд байжээ. 26 жил гэдэг бол зүгээр нэг танилын харилцаа биш, амьдралынхаа бараг талыг хамт өнгөрүүлсэн итгэлцэл дотн мэдрэмж үүсэх хэмжээний урт хугацаа шүү дээ. Харин Чой тэр бүх хугацааг, тэр бүх харилцааг ердөө ганцхан мөчөд нэг л алхмаар үгүй хийсэн. Чой хэлэхдээ би түүнээс ердөө 60,000 вон зээлээч гэтэл тэр өгөөгүй. Тэгээд маргалдаж байгаад алжчихсан гэжээ. Энэ хүртэл бол энгийн нэг мөнгөний маргаанаас үүдэлтэй хэрэг мэт харагдаж болох юм. Харин Чойгийн хэлсэн үг хачирхалтай, ойлгомжгүй зүйлс болж хуурж эхэлсэн гэдэг. Чой мэдүүлэхдээ ингэж хэлжээ. Кан намайг хүний 8-нд өгч зарчих байх гэж айсан. Яг тийм юм хийх гэж байгаа юм шиг мэдрэмж төрсөн гэсэн. Цагдаа нар ч гайхаж асуужээ. Яагаад тэгж бодсон юм бэ? Ямар нэг үндэслэл байна уу гэхэд Чойгийн хариулт бүр ч ойлгомжгүй байсан. Ямар нэг үндэслэл байхгүй зүгээр л тийм мэдрэмж төрсөн гэв. Энэ хариулт нь зүгээр нэг ууралсандаа хүн алсан биш. Харин мэдрэл сэтгцийн хувьд ноцтой асуудалтай хүн байж болзошгүй гэдгийг илтгэж эхэлсэн тохио байлаа. Цагдаа нарын анхны таамаг бол энэ хүн сэтгцийн хувьд асуудалтай юм болов уу гэдэг байсан. Гэхдээ зүгээр нэг таамгаар хэргийг шийдэж болохгүй. Тиймээс Чойгийн энэ хачирхалтай мэдүүлгийг албан ёсоор шалгах үүрэг цагдаад иржээ. Тэгээд тэд хэргийг тойрсон бүхэл нөхцөл байдлыг маш нухацтай нэг бүрчлэн шалгаж эхэлсэн юм. Цагдаа нар үнэхээр бүх талаас нь нухаж өнгөрсөн харилцаа, амьдралын хэм маяг, хамт ажиллаж байсан түүхийг хүртэл судалсан. Харин тэгтэл гарсан дүгнэлт нь Кангийн талаас хүний 8 хийх гэсэн оролдлого байсан гэдгийг батлах ямар ч баримт сэжиг илрээгүй. Кан болон Чой 17 насны зөрүүтэй байжээ. Хоорондын харилцаа нь анх 1996 оны үед эхэлсэн гэдэг. Хоёулаа тухайн үед дахин боловсруулах бизнес, хаягдал төмөр, цаас, хуучин эд зүйл цуглуулж тушаах ажлаар орлого олдог байсан. Тэндээс тэд танилцаж, хэцүү үед бие биедээ тусалж, хаяа бие биедээ мөнгө зээлүүлж, үг яриа нийлдэг болохоор дотн харилцаатай болжээ. 26 жилийн хугацаанд тэд үнэхээр ах トゥ мэт байсан байна. Гэтэл энэ бүх эхлэлийн шалтгаан нь Чойгийн мөрөөдөө тоглоомны донтол байсан юм. Чой яг хизээ анх дугуйн уралдаанд донтож эхэлснийг нь нарийн тогтоох боломжгүй байсан ч мөрөөдөө тоглоомын эхлэл нь тэндээс ихтэй байжээ. Морин уралдаантай төстэй, гэхдээ морины оронд дугуйчид тусгай зам дээр уралдана. Тэр уралдаанд ямар дугуйч нь төрүүлэхийг таах байдлаар бооцоо тавьдаг спорт юм. Тоглож байгаа хүндээ бол зүгээр нэг спорт мэт харагддагч мөрөөдөө бооцоо орсон бол энэ тоглоом биш болдог. Чойч яг тэр замаар оржээ. Өдөр ирэх тусам энэ мөрөөдөө тоглоомд донтож Чойгийн амьдрал аажмаар уруудаж эхэлсэн байна. Хогны бизнес нь уналтад орж, орлого нь буурсаар эцэстээ бизнесээ бүрэн алдаж, тэгээд эцэст нь улсаас тэтгэмж авч амьдардаг гүн ядууралд орсон нэгэн болсон байв. Тэр бүхэл тэтгэмжийн мөнгөө хүртэл бооцоонд тавьдаг болсон байжээ. Тэрээр 2021 оны 6 сарын 26-нд бооцоо тавьж байгаад нэг тор сая 500 мянган воныг алдсан. Энэ нь түүний 2 сарын тэтгэмжээс ч их хэмжээний мөнгө байв. Чой тухайн үед өрөндөө баригдсан хадгаламж байханд бүхэл амьдрах хоолны ч мөнгөгүй болчихсон байжээ. Тэтгэмж нь аль хэдийн мөрөөдөө тоглоом руу орчихсон, дахиж орж ирэх мөнгөгүй. Тийм болохоор яаралтай мөнгө олох хэрэгтэй болсон тэр мөчид Чойн толгойд хамгийн түрүүнд орж ирсэн хүн бол 26 жил нөхрөлсөн Кан байв. Тэр бол хүнд хэцүү үед нь тусалж байсан хүн. Тэгээд Чой Кан руу залгасан. Ахаа амьдрал хэцүү байна, жаахан мөнгө зээлээч. Гэтэл хариуд нь Кан уурлаж, чи өмнө нь надаас авсан мөнгөөш төлөөгүй биз дээ. Юун дахиад мөнгө зээлэх вэ гэж хэлжээ. Чой 1996 онд Канаас 1 сая вон зээлээд эргүүлж өгөөгүй байсан.
Гэсэн ч Кан мөнгөө нэхэж байгаагүй. Тэгээд 7 сарын 7-ны өдөр Чой Кантай уулзахаар болжээ. Нүүр тулж уулзвал арай өөрөөр ярих байх гэж горьсон. Чой, урд нь авсан мөнгөө эргүүлээд өгнө үү? Харин одоо ядаж амьдрах жаахан мөнгө зээлчих гэж гуйсан бололтой. Тэгэхэд Кан чи өмнөхөөш төлөөгүй шүү дээ. Би дахиж мөнгө зээлэхгүй гэжээ. 7 сарын 9-ний өдөр тэр дахин Кан руу залгаж мөнгө зээлхийг оролдсон байна. Харин Кан уурлаж зээлэхгүй гэв. Энэ үед Чой уцаа саллахын өмнө намайг басамжилж, доромжилж байна гэж бодож энэ хүнийг алхаас өөр аргагүй юм байна гэж шийдсэн гэж мэдүүлэг өгсөн байдаг. Ингээд тэрээр аллагын төлөвлөгөөг бодож эхэлжээ. Юуны түрүүнд хэрэг үйлдэх газар хэрэгтэй байлаа. Тэгээд тэр Яндамбуугийн цэцэрлэгт хүрээлэн сонгосон байна. Энэ газар нь Каны гэрийн ойролцоо хамгийн чухал нь камерын бичлэг хийгддэггүй эсгүүдтэй байжээ. Тэгээд 7 сарын 20-ны өдөр тэр цүнхэндээ галт тавааны утга хийгээд Сэжоноос галт хэрэгэн сууж цөөвөл рүү ирсэн. Тэр өдөржин Яндамбуугийн ойролцоо тэнэж орой 8 цаг 20 минутын орчинд Канийн гэрийн үдэнд очисон байна. Хэдийн өмнө нь уцаар таагүй яриа болсон ч гинэт ирсэн найзаа Кан хөөж явуулж чадаагүй. Холоос ирсэн юм чин хоолч болов идээд яв гээд ойролцох хоолны газарт хамт орж хоолны мөнгийг нь хүртэл төлсөн байна. Хоол идсний дараа Каны гэрээр орж дараа нь хоёул цэцэрлэг түрээлэн рүү хамт явжээ. Тэнд сандал дээр сууж хэсэг хугацаанд ярилцсан камерт бичигдсэн байдаг. Гэтэл ярилцаж эхлээд 30 минут орчим өнгөрсний дараа Чой гинэт босож Каныг дагуулan хаашаа ч юм явсан байна. Чой цүнхнээсээ бэлдсэн хутгаа гаргаж түүний хэргийн хэсэгт хутгалсан. Хэрэг хийснийхээ дараа Чой шууд цэцэрлэг түрээлэнгээс гарч Сэжон гэрлүүгээ явжээ. Энэ бол энэхүү хэргийн ерөнхий явц юм. Хэргийг шалгаж байсан анхан шатны шүүх Чойг албан ёсоор сэтгцийн шинжилгээнд хамруулахар шийдвэрлэв. Учир нь түүнийг байцаах үед намайг хүний наймаанд худалдаалах гэж байсан гэх зэрэг үндэслэлгүй логикгүй зүйл ярьж байсанд үндэслэн түүнийг сэтгцийн хувь доктортой эсхийг шалгахаар болсон юм. Эцэст нь сэтгцийн шинжилгээний дүгнэлт гарч ирсэн. Чой сэтгцийн эмгэгийн шинж тэмдэгтээ тухайлбал хэд сэрдэж сэжиглэх, хуурамч итгэл үнэмшил түгшүүр зэрэг нь илэрч байсан ба эдгээр нь шизофрени, хүнд хэлбэрийн сэтгэл гутрал эсвэл бусад сэтгцийн эмгэгтэй холбоотой байж болзошгүй гэж дүгнсэн. Мөн уг шинж тэмдгүүд нь эмчилгээ шаардлагатай гэж бичигдсэн байв. Шүүх Чойгийн сэтгцийн байдлыг харгалзан үзэж 13 жилийн хорихял оноосон. Үүн дээр нэмээд 5 жилийн хугацаатай сэтгэл заслын эмчилгээ хяналттай байдал дагалдуулжээ. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа олон нийтийн дунд янз бүрийн байр суурь үүссэн. Зарим нь сэтгцийн асуудалтай байж болно. Гэхдээ энэ бол урьдчилан төлөвлөсөн хэрэг. 13 жил арай л хөнгөн ял байна гэж шүүмжилж байв. Шүүх өөрөө шийдвэрийн шалтгааныг тайлбарлахдаа энэ бол урьдчилан төлөвлөсөн хэрэг байсан. Хохирогч нь маш гинтийн байдлаар амь өргөцсөн. Тиймээс чанга ял оноохоос өөр аргагүй. Гэсэн хэдий Чой өмнө нь гинт хэрэг үлдэж байгаагүй гимшиж буйгаа илэрхийлсэн мөн сэтгцийн эмгэгийн шинж илэрч байсан зэрэг нь ял бууруулах шалтгаан боллоо гэж дурдсан. Ингээд анхан шатны шүүхээс 13 жилийн хорихял оноосон ч энэ нэрийг дав заалдах шатны шүүх рүү шилжжээ. Хүмүүсийн дунд дав заалдаад ялыг улам хөнгөлүүлэхгүй гэсэн айдасч байсан. Харин зарим нь эсэргээрээ илүү хатуу ял оноож магадгүй гэж найдаж байв. Ингээд 2 дугаар шатны буюу дав заалдах шатны шүүхээс шийдвэр гарсан нь олон нийтийн хүлээлтээс огт өөр байв. Шүүх энэ бол маш харгас хэрцгий ноцтой хэрэг. 20 жил хамт ажиллаж нөхөрлөж байсан хүнийг ердөө мөнгө зээлээгүй гэдэг шалтгаанаар гутгалж хүнээсэн. Энэ бол хүний санаанд багтамгүй үйлдэл. Иймд 2 дугаар шатны шүүх анхан шатны 13 жилийн ялыг хангалтгүй гэж үзэж 2 жил нэмж нийт 15 жилийн хорихял оноосон юм. Шүүхийн энэхүү шийдвэр олон хүний хувьд багахан чадхай зөв зүйлийн төлөө алхам мэд санагдсан ч нэг хэсэг нь 15 жил хангалтгүй байна. Хүний аим хохирсон шүү дээ гэж шүмжилсээр байлаа. Зарим харилцаа нөхөрлөлийн эцэст хүний аим руу чиглэх хэмжээнд хүртэл хазааж болдог гэдгийг энэ эргийн аимшигт үнэн харуулсан юм.